Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хилцэх хэсэг хилцүүлгийг Улсын хурал 2025 оны 12-р сарын 4-5-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хилцэж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын орон шилжүүлсэн. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 2 заасны дагуу Монгол Улсын их хурлын даргын 2026 оны 1-р сарын 14-ний өдрийн 23 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэхэд бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Хүрлаатрын баасан жаргалаар ахлуулж ажлын хэсгийн дэд дахлагчаар Улсын их хурлын гишүүн Салдангийн одон туяа гончиг доржин уян хишиг гишүүдэд Улсын их хурлын гишүүн оюун сайхны алтан гэрэл аюушийн ариун заяа Даштондгийн Гамбат Лавгийн Мөнхбаатар Сархтын Зулбахаар Даваа хүүгийн Пүрэв Даваа Отгоны Саран чулуун Отсүрэнгийн Намын чимэг Пүрэвжавын Сайн зориг Буяагийн Тулаг Сүхбаатарын Эрдэнэт нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаа. Хууль зүйн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж дараах санал дүгнэлтийг танилцуулж байна. 1. Монгол Улсын нэгдэн орсон хүүхдийн эрхийн тухай конвенцэд нийцүүлэн гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх дээд ашиг сонирхлыг нэн тэргуунд тавьж ажиллах. 2 дугаарт гэрлэл цуслах, хүүхдийн асрамж, эцэг, эсвэл их хүүхдтэй уулзах хуваар тогтоох, тэжээн тэтгэх, тэтгүүлэх, хүүхэд үржилттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдийн эрх дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шууд дамжуулах болон олон нийтэд дуу дүрсний бичлэгээр хүргэхийг хориглох. 3. Хүүхдийн асрамж тогтоох, эцэг эсвэл их хүүхдтэй уулзах хуваар тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэл цуслуулах нэхэмжилтэй хамт шийдвэрлэж, хүүхэд 7 буюу түүнээс дээш настай бол түүний санал болон энэ хууль заасан хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлтэй тайлан харгал зүй үзэх. 4. Шаардлагатай тохиол шүүгчийн захирамжаар хүүхдийн эрх дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу эцэг их хүүхэд хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, хүүхдтэй уулзах хуваар тогтооход шаардлагатай хүчин зүйл, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшөлт, эцэг эхээс анхааруул зохих асуудал зэрэг хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж тайлан гаргах, хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлтэн томилж шүүгч шийдвэр гаргахдаа уг тайланг харгал зүй үзнэ. 5. Шүүгч шаардлагатай гэж үзвэл эсвэл хүүхэд гэр бүлийн мэрэгчлэлний тайланд үндэслэн гэрлэгчдийг эвлэрүүлэх боломжтой гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тэтгүүлзүүлэн эвлэрүүлэн зуршлах багш шилжүүлэхээр шүүхийн шатанд дах эвлэрүүлэн зуршлах тогтолцоог бий болголоо. 6. Өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг түүнд холбогдуулан авах тасан сэргийлэх арга хэмжээ баримтлах ажиллагааг нийслэлдэх гэр бүл хүүхдийн эрхийн агшны шүүх сум дундын хууль заасан бол дүүргийн агшны журмаар нийслэлдэх гэр бүл хүүхдийн эрхийн давзаалгагчдын шүүх сум дундын дүүргийн харьяалах давзаалгагчдын шүүх хянан шийдвэрлэх. 7. Шүүх гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй гэрлэгчид бие биенээсээ тусдаа амьдраад 5 жил болсон бөгөөд 0-аас 14 хүртэл насны хүүхдгүй гэрлэл цуслуулахыг харилцан зөвшөөрсөн эсвэл хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхдгүй гэрлэгчид гэрлэл цуслуулахыг харилцан зөвшөөрсөн бол гэрэлтийг шууд цуцалж болох зэрэг зарчмын болон найруулгын нийт 73 санал гаргасныг хурлаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын гишүүдээ гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.